Зүр зураг юм уу? Яа гэстэй. Зүр. Хамгийн тайван байна. Цаг барих уу? Яг вэ хичээд юм дөө. Хийхдээ тэг хоцрол загнуул юм уу? Өнөөдрөөс яг цагтаа ирлээ шүү дээ. Өмнө ирж өрөөд ямар анхны тохиолдол хаа гэхгүй. За намайг Алангой гэдэг. Би 20 настай. Тэгээд тарханд төрөөд тарханд өссөн. Тархны өвн. Тэгээд одоо болохоор анагаахын шинжилгээ ухааны үндэсний сургуулийн нүүр ам судлалын эмч шиглэлээр суралцдаг 3 дахь курс. Чи надад хэрэгтэй. Чи намайг чанх дээрэж чамтай байсан өдрүүд зүзэрлээ. Би дүнгийн сайсэрлээ. Тэр муухай зүтээсээ чамтай байсан өдрүүд зүзэрлээ. Чиний өгсөн сарна шинхэн дурлал минь зон шиг агаана муухай. Сүүлээ үзэхтэй хамтарсан доо маань гарлаа. Сарын өмнө гарсан. Тэгээ миний бас соло доо маань гарсан. Цаман маань гарсан. Тэгээд өнгөрсөн жилийн карантины хугацаанд хийсэн зүйлүүдээ ингээд нэг нэгээр нь гаргаад явж байгаа. Тэгээ одоогоор л тиймэрхүү сантай энэ да. Цаман маань гарсан байгаа. Тэгээ үзэхтэй сая сүгэлт хийсэн доо нь болохоор үзэх миний цамган дээр ажилласан байхгүй юу? Тэгээ айгүй их ингээд өдөр алган ирж ажил ярьдаг битээ дуугаа хийдэг. Тэр завсар яаж зүгээр ах те нэг дуу зүгээр дуулаад үзчих гээ дуусахгүй. Тэгсэн чинь амар хөөрхөн болоод тэгээ болдаахаас зөвшөөрөл аваад тэгээд үзэхтээс хамтарсан. Тоонд ороогүй. Тэгээ Монголд дуулахад агаар нь орж ирэхгүй. Дуунд орж чадахгүй. Тэгээ эхэндээ болж байгаа хэцүү байсан. Тэгэл эхний дуулыг тэгж бүтээд хоёр дахь дуун дээр нэг арай нэг жоохон туршлагатай болоо тий. Дууныхаа утгыг ойлгодог болоод дуундаа ордог болоод яг дуулах бол гэдэг яг хэцүү юм билээ нэг амархан дуу учраас тэгээ хэцүү амархан дуу байсан ч гэсэн яг нэг юм мэдрэмж нь орж ирэхгүй бол амар хэцүү байдаг гэдгийг айгу ойлгоод гарсан л үед. Чи надад хэрэгтэй. Чи намайг чанх дээрэж чамтай байсан өдрүүд зүзэрлээ. Болдох надад шууд дуу зохиоцсон. Би ингээд чамд дуу зохиосон. Чи ингээд энэ дуу дуулаад тэгээд ороорой гэл. Миний яг амьдралын хэм маягаас сэтвэлж зохиосон юм шиг юм гэж өөрөө хэлсэн байхгүй юу? Яг би нөгөө нэг тарханд байдаг. Тэгээд бэлтгэлдээ ирэх гээд тархан хот хоёрын хооронд амар их явдаг гэсэн аахгүй. Тэгэл бараг өглөө яваал оройн юм маргааш нь буцаад ирэх үе зөндөөснэ. Тэгээд тэрнээс сэтвлээ да. Тэгээд тэрийг хараад ер нь надад анх зохиож өгсөн гэж ярьдаг. Тэгээд анх бол яг сонсоход бол надад ингэж амар нэг юм догтлоод тэгээд надад нөгөө нэг төгөлдөр орон дээр нэг аккорд дараад өөрөө дуулж өгсөн байхгүй. Тэрийг сонсоод амар догтлол ингээд багасаа дуул ингээд сонсож өссөн тэгээ тэр амар мундаг том хүн надад ингээд чиний амьдралаас ингээд зохиогоод сэтгэлээд ийм гоё дуу зохиож өглөө гэд надад төхөр чинь амар гоё ганчаа. Тухайн сэтгэл бол амар өндөрөөс амар догтлолт байсан. Тэгээ Yes or No болохоор яг нэг би өөрөө нэг юм жоохон догтлолтой дуулсан болохоор айгүй хурдан бүтцсэн шүү. Тэр ер нь дуунд амар мэдрэмж айгуу чухал юм билээ. Их таасан цагта чимэн гадаа ирлээ. Удаан хүлэг дургүйг минь чимэн мэднэ. Жүжиглэх чадвар айгуу юм шалгаад идэв билээ штэ. Тэгээд сүүлийн тэр Yes or No гэх дууны клипэн дээр бол хосууд бол жүжиглгээд байгаа байхгүй юу? Тэгээд чи хайртай өнөөгөө харж байгаа юм шиг хармаар гээд намайг тэгэл би тэгээд нөө клип хийж байгаа ахтай хэлсэн л дээ. Би ер нь дараагийн дуунаасаа өөр хүмүүс клипэндээ тоглуулнаа гэж. Чиггүй тэгэл сүүл рүүгээ айгуу сайн гайгүй болцдог гэд. Нөө миний ч яг нэг 2 дахь клип болохоор их тийм амар туршлага муршлага байхгүй байгаа юм чи надаа. Ер нь бол барыг дуулахаас илүү клип нэ айгуу хэцүү байд юм надад лог. Би яг бодсон л та. Ер нь ихчлэн дандаа хайрын дуулаад байгаа байхгүй юу орой. Тэгэхээр би ч яг тэр дуунууд дээр би ч нэг амар хайр дурлалцаад байгаа байхгүй.
Тэгэл мэдрэмж нь орж ирдгээ. Тэгэл энэ гоё ингээ хайрлаж дурлаж догдол дуулмаар байна гэж намайг тэгдэг. Тэнгуут би нөгөө нэг дууныхаа аяыг төрүүлж аваад ингээ гадуур дотор явахтай амар сонсдог. Эхлээд сонсдог болсон юм. Тэгэл сонсож явж байгаа л нөгөө гадуур ингээл гоё дулаахаа өдөр сонсоод явахаар амар гоё ингээл филинг нь орж ирээд байгаа байхгүй. Тэгээ эхлээл тийм мэдрэмжээ оруулж байгаа л тэгэл ярьж байгаад орчхоор болчихдээ шүү дээ. Тэгэл мэдрэмжээ оруулахын тулд ихээс янз бүрийн бодох хэрэгтэй юм ба. Надад бол нэг хайрын дуул зохиоддаг болохоор тэгээ нэг амар юм түн хийсэн тийм нэг гангста дуу бол зохидгүй. Тэгэхээр нэг тиймэрхүү дуу болдгоо болохоор би бол яг нэг юм час хийсэн хайрын дуунууд л гаргах байх та. Ер нь гаргая л гэж бодож байгаа. Тэр нөгөө хамтралууд л амар их давсан шүү дээ. Та нартай, үзэхтэй дуусан хамтралууд маань ерөөсөө анх сонсоход ямар сонин дуунуудыг гэж боддог дуунууд. Тэгэл юу ягаал. Тэгээд явтээ тэгээ уран бүтээлч хүнд нэг юм гоё хамтралууд байхад зүгээр тэгээ угаасаа гоё хүмүүстэй. Тэгээ ингээд тэр дууг чинь анх сонсоход л тийм байгаа. Тэгээ цаашаа ингээд сонсоод бас байх гэсэн нөгөө гоё болоод өөрөө дуртай болчтой байхгүй тэр дуунуудаа. Тэгээд би яг хамтралууд дээр л амар хүлээлтээс давж ирсэн. Гайхаж ирсэн шүү дээ. Тэр дүүрэг гэдэг бол хийт мэд толгой би гайхаж ирсэн. Анх сонсоход би бүр амар надад амар санагдсан байхгүй. Яаж би дуулнаа гэж бодоод. Тэгэл тэр шууд яг эхний хоолой бичлэгэн дээрээ очивол шууд бичсэн байхгүй амар хурдан бичсэн дуу. Улаах гоё штэ амар хөвчлөлтэй байна штэ. Цог ингээл явахаар юу ягаал инээсээр байгаа л таар тийм шоглоо тэгэл инээгээл ээжтэй. Тэгтээ яг ажил хэрэг тал дээр бол яг ажиллаа яг таг хийдэг. Бид нарыг ингээд айгуу сайн шахаж яг цагт юм айгуу хийлгдэг. Ултаахан байнга л тийм. За одоо юмаа эцгэн шүү гэж айгуу хэлдэг. За одоо юмаа эцгэн бид нар чинь ингээд болтаахыг ингэхгүй л нэг жоо ингээд ялхах гадаадаг талтай яг эсвэл би ганцаараа гэдэг юм уу яа дээ. Би өөр нь жоохон тиймэрхүү байхгүй тэгэл. Миний яг болтахаас аюуг сонсчихсан юм бол тэрлээ. За юмаа шүү. Юмаа эцгэн шүү гээл. Одоо миний таамагтайгаа нэг болцмоор гэдэг байгаа. Тэр дууныхаа нэг хэсгийг явж болох хаа. Та. Тэс шууд болчихсон уу? За. Хэрэг минь болаа залуу чам бонда алохон цом цаг юу би хотын үдэш надтай цугаалгахмаар бол хамтдаа цугаалгах бол нэг их зүйл би чамаас хүсэхгүй хөвгчлөлтэй байхад болно хамт хамтоо үдэшлэг хамт явах надад харин үг хамгийн гоё үг гэж явж байгаа. Яавар ичиж дуулаагаад байж. Би яг цэцэрлэгээс орт болсон. Энэ унтлагын цагаар хүүхдүүд унтдаг штеп. Яг тэр үед манай цэцэрлэгийн багш намайг дагуулад урлаг зал руу ороод дуулуулад байждаг гэсэн. Тэгээ яг цэцэрлэгээс хойш дуулж хэлсэн 16 настай. Яагаад ташуус орчих гэж юу? Үгүй яах вэ? Айгаад гэхгүй. Яг урлагаар явбал тий олон шин дуучид олон шин уран бүтээлчд гарч ирж байгаа. Тэгээ ер нь би бол яг тэр үедээ яг мэрэгжил сонгох үед болж байгаа ажил байсан байхгүй 10 жилийн хөлт болохоор би ингээ гарч ирж чадахгүй бол яах вэ тий сөөст орчдөг яг дуучин болно гэдэг ингээд таг шийдчихдэг бүтэхгүй бол яах вэ гэд бүтэхгүй бол дахиад ингээд өөр барианд өөр мэрэгжил байх хэрэгтэй юм шиг санагдаад тэгээд анх сонгоод орж исэн. Яг бүтэхгүй бол дараагийн хөлбөр болгож орж исэн байхгүй. Манай гэр бүлийн хүмүүс угаасаа яг жоохон махнаас хойш намайг дэмждэг гэсэн. Цэцэрлэгт багт хамгийн анхны тэмцээнд орж байхад л бид нэр хотод анх удаага ирж тэмцээнд орох гээд тэгээд манайхан ч амар олоолаа миний тэмцээн. Би ганцаараа л тэмцээнд орох ч шүү дээ. Тэгэхэд баг 6-д олоолаа энд ирээд бүгд намайг дэмжиж тэгээ явсан. Тэр ер нь гэрийнхэн маань бол юу ч болж исэн дандаа бол дэмждэг. Ерөөсөө нэг нь ч намайг ингэж үүсгэж байгаагүй бүгдээрээ дэмждэг. Найз залуу бол яах вэ тэгэл. Юм уу гэх. Би тэгтээ амар нэг тийм сонин кино мөн үзээр байгаа тийм очт юм уу хашаа юм. Нэг амар үлгэр юм хүсэл байж дээ шүү дээ. Бодоол цасмаас орохоор хизээ нэг гоё юм болохолоо гэж хүлээгээл. Тэрнээс нэг амар сүртэй юм бол байхгүй. Би нэг амар өрөдөлтэй биш шүү дээ. Хүмүүс амар том юм л боддог байх та.
Эхлээд ямар ч зөө өөрийнхөө ингээд дотор байгаа хүрмээр байгаа тэр зэгтээ хүрчээд хиймээр байгаа зүйлүүдээ хийчээд тэгэл амар гоё гэр бүлтэй болохыг л боддог шүү дээ. Юу нь бол яг хүний амьдрал гэр бүл амар чухал байх гэж бодоод. Анхны жилийн voice бол зүгээр гадуур явж байгаа л гэрийнхэнтэйгээ явж байгаа л нэрээ voice-ийн бүртгэл явж байгаа шүү дээ. Би очиж бүртгүүлчихье гэсэн чинь эхлээ намайг 16 хүрээгүйгээд авахгүйсэн байхгүй. Тэг гүрээсээр агаад одоо оноороо хүрцэнгээ гүрээсээр агаад тэгээд нэг юм ороод тэнцээд тэг укаш өгч юм багт орсон байгаа. Эхний жилдээ айгүй их юм сурсан жилээсэн. Тарханд байж байгаа л тэг нэг юм жижигхэн газар байж байгаа л гинт ингээ хот руу орж ирэл олон хүмүүс хүрээл дунд ороод тэг амар олон юм үтсэн үеэс нь л да. Тэгээд тэнд тэгж гусуулчаад тэгээ хоёр дахь жилдээ юу яагаад нилээн бэлтжиж орсон л да. Voice-тай бүртгүүлчээд тэнцэн гэдгээ мэдчихэд хоёр дахь удаа мэдчихэд тэгээд сонгосон дуугаа би дуулчихдаггүйсэн байхгүй юу. Тахилт руугаа хүрэхгүй яаж дуулчихдаггүй. Тэгээд гэртээ очиод тарханд гэртээ очиод өрөөндөө бараг 103 сар бэлдсэн баха. Тэр дуугаа яг ганцхан дуугаа л өдөржингөө дандаа дуулдаг гэсэн. Тэгсээр байгаа тэр дуугаа чаддаг болол тэгэл орсон. Тэгэл ухаж байгаа юм шиг бэлдсэний үр дүн тэгээд нэг юм амжилттай оролцсон voice-та. Тэгээ ер нь бол миний яг амьдралын яг урлаг гэдэг салбарт бол voice хамгийн том байр суурийг эзэлдэг. Эхний жил бол угаасаа ямар ч ихтгэлгүй барыг нэг л эргээд хачвал болоо тэгж л бодож байгаа. Угаасаа нэг л эргэж харсан. Хоёр дахь жилдээ бол яг амар ихтгэлтэй байсан л та. Тэгтээ тэр чинь яг ингээд тулаад ирэхэрж байгаа юу байхгүй юу? Ирэхгүй ч яах магадaltaй, ирэхч магадaltaй. Надаас илүү мундаг хүмүүс орж байгаа. Тэгээд бас ирэхгүй ч яах магадaltaй болохоор нэлээд юм сандралтай, хүлээлттэй юу н орж исэн. Нэг амар ихтгэлтэй биш байсан. Босол гэдэг. Анхны voice дээр бол шүүгчийн багтарсан. Хоёр дахь батлын шатны дээр бол бас нэг юм хүчтэй өрсөлдөгчтэй баг барьж юм. Тэгэхээр тэр үед ямар ч юу зарлах гээд нэрийг нь бас дотоо яасан шүү дээ. Тэр үед тэр яах вэ тэгэл амар бантаал өнгөрсөн шүү дээ. Нэг амар сүртэй юм бодоогүй тэгэл яг би өөрийгөө гэж бол эхэндээ бол өөрийгөө гэж бодвол гармаараа өргөл амар баярлсан л да. Тэгээд биш хэлээсэн. Тэгээд тэр үедээ жоохон бантаад ороход нөгөө гэрийнхнаа жоохон ингэж хараад жоохон сонирн болсон. Манай гэрийнхэн нөгөө нэг амар баярлал амар ингэсэн хөрх юм та. Тэг гэрийнхнээ хараад жоохон сонирн болсон. Тэрнээс нэг амар сүртэй яагаагүй тэгэл. Тэр үедээ тэгэл жоохон бантаал өнгөрсөн. За гэл. Гэрийнхэндаа ер нь намайг дандаа ингэ дэмждэг те хайрладаг те юу ч хийсэн ингээл дандаа ингээл дэмждэг. Бүх тийм хайртай хүмүүстэй хизээж итгэлийг алдахгүй дандаа хичээгээд боцноос нь илүү тэр төвчөнд хүрч чадна гэдгийг амлаж байна.